Монгол Улсын хөгжлийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгч танд баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэж байна. Өнөөдөр бид эрүүл мэнд, эрүүл орчин сэдвийн хүрээнд хөтөлбөрөөр бэлтгэн үргэж байгаа. За өнөөдөр бол ерөнхий боловсролын сургууль, за мөн ихтэй сургуулиуд хичээлийн шинжилгээ хамгийн ихний өдрөө эхэлж байна тийм ээ. Тийм болохоор сургуульдаа суралцж байгаа. За мөн анх удаага уск заалгахаар 10 жил төгөл тавьж байгаа. За их сургуулийн бүр оюутан болж байгаа бүх хүүхэд залуустаа хичээлийн шинжилгээний эхний өдрийн мэнд хүргэе. За Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бид та бүхэнд гэрэлт бие дээд эрүүл мэндийн асуудлаар цовруул ярилцлага болон бэлтгэн өргөнө гэж амласан байгаа. За өмнө нь бид та бүхэнд дээд эрүүл мэндийг үндэслэгч Цэрэнд Оржгоон бясалгалын хичээлийг за мөн түншлэн од эмнэлгийн хорт хавдар эмчилсэн талаарх баримтат киног та бүхэнд хүргэж байсан. За энүүдээ бид дээд эрүүл мэндийг үндэслэгч Цэрэнд Оржгоотой ярилцлага хийсэн байгаа. Энэ ярилцлага та бүхэн хүргэх гэж байна. Би од эмнэлэг дээр очиод нэг ямиг мэдчих авсан л та зоргоо. Ер нь эрүүл бай гэх юм бол хүн инех хэвээр юм бэлээ. Чи ер нь хэрэг хинэдэг вэ? Амьдралын алхам тутамдал ер нь инээж явахыг гэрмэлцдэг л дээ миний хувьд бол. Өглөө инээ, өдөр инээ, орой инээ, хорон мөч бүрт инээ гэж Цэрэнд Оржгоо зөвлөж илээ. Ерөөсөө эрүүл байхын хамгийн гол үндэс нь инээд тэгээд хичнээн өөрөө тий дотоос төлөөсөө инээ гэсэн хүсэл байхгүй байсан ч гэсэн нүүрээрээ инээ хэдийгээр яг тухайн тэр мөчөд чамд хуурамч санагдчихсан ч гэсэн инээ тал руу харж байгаад инээ тэгэхэд хоромхон хугацааны дараа тэр инээд чи үнэхээр жинхэнэ инээд болон хувирч бүх эдэсэнд чинь тийм эргээр нөлөөлдөг юм байна л да. Тэгэхээр Цэрэнд Оржгоо бол дээд эрүүл мэнд гэж монголчуудын гаргаж ирээд байгаа. Дэлхийн шинжлэх ухаанд бол дээд эрүүл мэнд гэж байхгүй. Орчин үеийн ангахаа уламжлалт ангах ухаан гэж бол байдаг. Зарим манай эрдэмтэн мэргэд дээд эрүүл мэнд гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирж байгаа. За энэ нь бол хүний сэтгэлийг ариусгаж, сэтгэлээр нь дамжуулж эрүүл сарвал болгох тийм хосгүй бас нэгэн увдас тухайн юм аа. Тэгээд сэтгэлээ ариун байлгах юм бол мэдрэмжээ зөв заалж удирдах юм бол хүн эрүүл байх бүрэн боломж байгаа. Мөн идэвхрэхгүй өвчин гэж байдагвэ гэдгийг Цэрэнд Оржгоо ярилцлагаараа хүргэсэн юм аа. За ингээд та бүхэндээ дээд эрүүл мэндийг үндэслэгчдийн нэг од эмнэлгийн зөвлөх их хэмж Цэрэнд Оржгоо ярилцлагыг хүргье. Дээд эрүүл мэнд гэдэг асуудлыг бид 10 хэдэн жилээ ингээд үзэж судалж сонирхож практикаар батлахыг хичээж ингэж яваа юм. Бид 3 эмч 4 эмч байгаа. Манай энэ Баатар байна. Александр гэж өдөөний бас нэг эмч байгаа. Яагаад ийм дээд эрүүл мэндийн тухай асуудал эрүүл мэндийн байгууллага байсаар байтал эрүүл мэнд байсаар байтал ийм нэг урдан дээд идэг үг залгаж өгч олон хүмүүс сонирхдаг асуудаг өнөөдөр таач асууж байна. Дээд эрүүл мэнд гэдгийг бид дэвшүүлэхдээ хүний бүтэц язгуур үндэслэлийг бүрэн дүүрнээр нь авъя, ангаах ухаан бүрэн дүүрэн авч судлая. Хуучин нэг биеийн л үздэг энэ байдлаас шилжиж нэг алтхан урагшаа төхөй гэж. Юу юм гэхдээ дээд эрүүл мэнд гэхдээ биеийн эрүүл. Биеийн эрүүл хүн гоо сайхан байдаг. 2 дугаарт ухаан саруул цэцэн мэргэн. 3 дугаар сэтгэл нариу өршөөнгөө уужуу. 4 дугаарт амин орон цэвэр тунгалаг гэрэлтэнгүй. 5 дугаар дотоодхийн эргэлт тэгш амар амгалан. Хүн яагаад хямраад байдгийг гэхээр тэр дотоодхийн эргэлт нарийн хийн эргэлт гэж юм байгаа. Тэр нь хямралтай болчоор хүн хямардаг. Бид ойлгохтаа зүрхөөдөд юм уу стресст ороод энэ гэж байгаа. Тэр дотоодхийн эргэлт гэж их юм бэ. 5 дугаарт нь сүнсний ухамсар төгс төгөлдөр гэгэрэнгүй бурханлаг байхыг дээд эрүүл мэнд гэж шил. Тэгтээ ийм болсон хүн газар, тэнгэр, бурханлаг дээд хүчний 3 хуулийг таньж мэдээ түнд зохицож эрүүл сарвал орших энэ арга зүйг дээд эрүүл мэнд гэж хэлж байгаа. Үүгээрээ давуутай өнөөдрийн ангаах ухаанаас эрүүл мэндийн байгууллагын өнөөдрийн үйл ажиллагаанаас энэ бол хүний 6 бүтэц язгуурыг 3 үндсэн харьцаанд нь авч хэрэгжүүлэхээр давуутай гэж бид ойлгодог. Ерөөсөө дээд эрүүл мэнд гэдгийг ойлгохдоо яг хөө энд бясалгал тарин энэ төр орж байгаа л да. Ерөөсөө энэ ертөнд чинь 3 ангаах ухаантай болчиход байгаа юм шүү дээ. Нэгдүгээр нь барууны буюу бидний миний сурсан ангаах ухаан, өрний ангаах ухаан.
Шинжлэх ухааны ангаа ухаан гэж энийг өнөөдөр нэрлэж байгаа. Хоёр дахь нь болохоор тэжээх ухаан буюу дорны Монголын хятад одоо энэ Япон энтхийн оронд орох бах. Тэжээх ухаан. Гурав дахь нь бол тарины ангаа ухаан буюу тантаарны медицин гэж баруун талд бичиж байна. Өнөөдөр тэрнийг мэдээлэл, энергийн ангаа ухаан гэж сүүлийн нэг зарим хэвлэлүүд бичих болж. Энэ гурван ангаа ухаан чинь гурван янзын юм биш ээ. Ерөөсө гуруула хүний гурван талаас нь судалж байгаа юм зүйл. Нэгэнд бүтцийн талаас нь тэжээх ухаан, хоёулангийн хамаарахснаатай, тарины ухаан цэвэр бэлэг чанар буюу сэтгэл оюуны талаас нь энэ бол бараг цэвэр талаас нь судалж байгаа шүү. Энэ гурвын нэгдэл нь дээд эрүүл мэнд. Энэ гурвын хүнд тусах үйл ажиллагаа нь дээд эрүүл мэнд болж хүрэх юм. Яаж хүрэх юм гэхээр бид энэ дээд эрүүл мэндийн бүхий л үйл ажиллагааг яг ах үед нэвтрүүлэх гэж байна. Ах үед яаж нэвтрүүлэх юм гэхээр бид өнөөдөр маш их стресстэй л гэж ярьдаг. Энээс болж олон хөвдөж байна, ингэж байна, тэгж байна. Хамгийн эхлээл дээд эрүүл мэндийн одоо онол арга зүйн үүднээс бол хүн инээмсэглэ. Гэхдээ инээмсэглэж бай. Гараад явахдаа инээмсэглэж бай, ажилдаа инээмсэглэж бай. Өдөржингөө инээмсэглэж ажил. Хичнээн гомдолтой, зовлонтой хүн орж ирсэн чи инээмсэглэж ухтахыг бод ухтаж инээмсэглэж гарга. Тэгэхэд хүн дэрүүлжих, орон зайн орчин нэрүүлждэг. Нэг их мэрэгэн хүн хэлсэн байдгийн шүү. ертөнцийн бүх хүн нэг л удаа энэ их болсон 600 хамаг амтан хүн төрлөختөн бүгдээрээ бие биендээ хайраар хандах болтгой гэж нэг удаа хэлэхэд өнөөдрийн дэлхийн тулгамдсан асуудлууд 50% хөнгөрнө, 3 удаа хэлэхэд 90% хөнгөрнө, 4 удаа хэлвэл огт байхгүй болно. Тэгэхээр энэ хүний сэтгэл зүйн тэр агуу хүчний тухай юм энэнд нь төшгөлсөн ийм одоо дээд эрүүл мэндийн үйл ажиллагаа гэж товчтой нэг иймэрхүү юм хэлж байгаа юм. Хэлбэр агуулгаар илэрхийлдэг. Агуулга нь хэлбэрээ тогтоодог гэж нэг юм ухааны том ярил байгаа. Тэгэхээр би түрүү инээмсэглэлийн тухай ярьсан л өнөөдөр Монголын бүх хүн инээж байгаа чи ажилчин хичнээн бүтэмжгүй байсан чи инээж байгаа чи. Гэхдээ хотлоо яаж инех юм бэ? Би өвдөд байхад зариндарч байна гэж хүн хэлж ирсэн үнэн. Тэгэхээр өвчтэй явуулж байгаа хүн инээмсэглэх дүрсгээд эскин гэж ярьдаг шүү дээ. Дүр инээж хэрэг дотроо инээ. Бүр толинд харж байгаад инээмсэгэл. Тэгэхээр аяндаа инээмсэглэлийн механизм өөрт нь үйлчлээд эхэлдэг. Нүүрэндээ инээмсэгэл тодруулахад л эрхтнүүд нь инээмсэглэдэг. Хүн ганцхан нүрээрээ юм уу нүдэрээ инээмсэглэдэг үгүй. Эсвхэн инээж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр инээмсэглэлийн орон зайд яа гэм гэхээр маш тийм цэвэр ариун орон зай. Хүн хэдийд инээмсэглэдэг үлээ хамгийн таатай сайхан нөхцөл орон зай. Ижигээ хараад хөөхөн хөлд орж байгаа хүүхдээ босч байгааг хараад ээжээ хоёр инээс тийм сайхан сэтгэлээр инээмсэглэхэд тийм инээмсэглэлийн байдлыг бий болгоход л цаа талд нь ариусал аяндаа л явж идэг. Аяндаа л явж идэг. Ийм учраас тэр сэтгэлийг ариусгах гэдэгт нэг их төвөгтэй юм боддог тийм биш. Дараагийн зүйл бол хэрвээ чи хүн өөрийгөө ариусгая гэж бодвол өөрөө гэмшиж сур. Бидэнд ууралж болно, хүнтэй зөрж маргалдаж болно, гомдож болно. Өршөө. Нөгөө гомдоосон хүнээ өршөө, маргалдсан хүнээ өршөө, түүнийг уучил. Энэ бол өөрийгөө цэвэрш ариусгах, сэтгэлээ ариусгах нэг чухал зүйл. Ямар нэгэн өршөөлгүй тийм ариусл ерөөсөй байдаггүй. Ийм учраас ийм жижигхэн зүйл яг ах үед өдөр болгон тохиолддог хөдлөл харилцаанд дээд эрүүл мэндийн үйл ажиллагааг бид нэвтрүүлэх ёстой гэж ингэж ойлгож байгаа. Ингэж инээмсэглснээр, ингэж сэтгэлээ ингэж ариусгаж уучлснаар тийм ээ. Яг бие эрэхтэнд яаж нөлөөлдөг вэ? Одоо жишээлбэл өвчтөй хүн байлаа ч гэхдээ тэр хүнд яаж нөлөөлдөг вэ? Одоо өвчтөй бид хавдартай хүнд ийм зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Жишээлбэл ингэж хүн инээмсэглэхдээ булчирхайнуудад хамгийн таатай мэдрэмж очдог. Тэгэхээр энэ өнчин тарих гэж ярьж байгаа шүү дээ. Одоо хаан тарих, хатан булчирхай, хаан булчирхай энэ гэж хоёр булчирхай. Тэр хоёр хүний үеийн бүх булчирхайг удирдах байдаг. Яг хүн инээмсэглэнгүү тэндээс тааламжтай шүүрэл ялгаруулах тохиолдол бүх булчирхайд очдог. Жишээлбэл ингээл одоо энэ бамбай булчирхай, сэрэ булчирхай, тэгэл сугны булчирхай, бүх булчирхай, ходоодны булчирхай тэрч байгаа одоо тэр сав давсаг тэр бүх булчирхайд дандаа инээмсэглэлийн тийм цэвэр ариун шүүрэл ялгаруулах тохиолдол очиж байгаа. Тэгэл аяндаа цэвэршил яваад ирлээ.
Хүн инээмсэглэхэд зүрх инээмсэглэдэг. Тарих инээмсэглэдэг. Тарих нэг сайхан ууж амгалан. Тэгэхээр бид амгалангийн эрчим тарж эхэлж байгаа. Тэр хүнд хоримцалсан сөрөг одоо бидний харын нэрэг мөнэрэг гэж байгаа хичнээн сөрөг нэрэг хоримцалсан бол тэр хүн чин сэтгэлээсээ инээлэх юм бол тэр төчнөө эерэг нэрэг болоод хувирчиж байгаа. Нэрэг хувирах шүү дээ. Тэгэхээр энийг бол нэг их төвөгтэй тийм л одоо шинжлэх ухааны нөх нарийн төхөөрөмж хэрэгтэй гэж үзэхгүй. Ерөөс ах үед хүн энийг өөрөө хийгээл байдаг. Бид өнөөдөр ах уйхан харьцаагаар л өнөөдрийн нийгмийг нэлээд төвөгтэй болгочод байж байгаа шүү дээ. Газар шороо маань ихтэл хичнээн ухаж байгаа үлээ. Тэгэхээр энэ үнийг ухаан тийм инээмсэглэж байгаа хүн алт болж болно шүү дээ. Алтанд явж болно. Тогоончны газар ухчаад тэрнийгээ битүүлчихэд хуучин хөрсийн суулгачаа түрүү нэг тонн ус зөөгөөд хийцсэн юм бол одоо нэг хувийн ус тэр хөрсөө усалчаад явах тийм хүн аяндаа бий болно. Инээмсэглэж газартаа хандж байгаа хүн яг ийм үйл хийн. Энийг бол нэг нарийн төвхтэй юм биш, энэ ахын зүйл юм байгаа юм шүү. Өвчтөе хүн инээмсэглээд эдгэж байгаа шүү. Бидний гар дээр олон хүн эдгэлсэн. Энэ тухайга өөрсдөө ярьдаг, телевизээр ярьсан бүр киноч байгаа. Им гэж байдгүй одоо орчин үеийн ангаах ухаан бол им байдаг шүү дээ тий. Имчлэх им гэж байдаг. А дээд өрөлмөдөд тийм им гэж байдгүй. Имийг бид нар үндсэндээ химийн бус имийг л хэрэглэе гэж. Одоогор бол бид Монголын уламжилт ангаах ухааны энэ тангуудыг хэрэглэж байгаа. Өөрснөө имээ түүж байгаа бид. Одоо энэ жилэгтэл хэнти Салингийн Хөвсгөл аймаг яваал имийн ургамлыг төгөөлсөн. Яг Монголынхан газар шороон дээр ургасан тэр цэцэг навч тэр ургамлаар мэдээж энтэхэд өвдөс авдаг имийн зүйл бий. Ингээд ийм цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр хүнээ эмчилж байгаа. Энэ эмчилгээг бид аль болохоор багасгая л гэж хэлж байгаа. Энэ чинь эмэлийн бол бас л багасгая. Тийм учраас бид өнгөрсөн дээд эрүүл мэндийн эмчилгээний арга зүйдээ өнгөрсөн 12 жилд 7 бүлэг 30 орчим мартагдсан цоошин тийм эмчилгээний аргуудыг нэвтрүүлсэн. Энд нэг ч юм байхгүй. Жишээлбэл мэдээлэл эмчилгээ гэдэг асуудлыг бид Монголд лав анхны удаа оруулж ирж байгаа. Хүнд эрүүлжих мэдээллийг эмч өгөх хэрэгтэй өвчтөнд. Өвчт нь өөрийнхөө өвчтөд эрэхтэнд эрүүлжих мэдээллийг өгөх хэрэгтэй. Энийн арга зүйг боловсруулсан. Яаж өгдөм бэ? Хэрвээ үнэхээр зүрх элэгэнд эрүүлжих мэдээлэл өгвөл элэг ямар ч эмгүйгээр идэх боломжтой. Элэгний эс, ерөөсөө хүний эс гэдэг бол туйлын их мэдээлэл хоримтлуулдаг ганцхан ширхгээс 10 зэрэгт биетэд мэдээлэл хоримтлуулдаг. Элэг чинь хэдэн зэрэгтэй вэ? Хэдэн эстэй вэ? Хэдийн мэдээлэл тэнд очихно. Өнөөдөр бид дандаа элэгээ өвчлүүлэх мэдээлэл өгч байгаа. Ууралж, тэр нь элэгэнд өвчлөх мэдээлэл, арих ууж, өвчлүүлэх мэдээлэл, хэтэрхий хооллож, өвчлүүлэх мэдээлэл. Бас тэгээ дээрээс нь манай удам тэгдэг, ингэдэг, элгээр үүддэг, өөхдөг, авдруулдаг. Дандаа өвчлүүлэх мэдээлэл өгч шít. Тэгвэл одоо эрүүлж мэдээлэл өгөөд эхэлж байна. Тэр урдхыг бүгдийг нь орхих хэрэгтэй. Хэдийгээр сөрөг тэр өвчлүүлэх мэдээллээс эрүүлжүүлэх мэдээллийн өвчтөн эмч хоёр илүү өгч чадна. Эдгэлийн процесс эхэлнэ. Богино хугацаанд итгэв. Бүх эрхтэн үүнтэй яг адилхан. Монгол Улсын хөгжлийн хөтөлбөртэй хамтаа үзэгч танд баярлалаа. За бид өнөөдөр эрүүл мэнд, эрүүл орчин сэдвийн хүрээнд хөтөлбөрөөр та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа. Сая та бүхэнд ойд эмнэлгийн зөвлөх хэмж дээд эрүүл мэндийг үндэслэгчдийн нэг одоо цэрэн дорж байгаа ярилцлага эхний хэсгийг хүргэлээ. За ер нь бол энэ дээд эрүүл мэнд гэж чухам юу хэлээд байгаа вэ гэдгийг та бүхэн товчхон ойлголттой болсон баха. Хамгийн гол монголчууд юунд нушуулж байгаа вэ гэхээр хорт хавдрыг эмчилж байгаа те эдгэрдэггүй гэж үзэжсэн бидний одоо орчин үеийн ангаах ухаан бол хорт хавдар бол эдгэрхгүй өвчин гэж үздэг штэ. Энэ өвчнийг эдгэж гинэ гэдэг нь хүмүүсийг илүү байлдан дагуулад байгаа. Одоо хүмүүсийн анхаарлыг илүү татаад байгаа. А гэхдээ тэрнээсээ илүү хүнийг уг үндсээр нь тийм ээ одоо хамгийн гол энэ дээд эрүүл мэндийн хамгийн гол мөн чанар нь юу вэ гэхээр хүн гэдэг зүйлийг зөвхөн бие махбод гэхээсээ илүү бүх зүйлтэй цогцоор нь авч үзэх. Тэр одоо эрүүл мэндийн бас нэгэн шинжилгээ ухаан болж гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр бие нь одоо эрүүл байх хэрэгтэй хүнийтэй. Дээрэс нь ухаан нь саруул, цэцэг мэргэн байх хэрэгтэй. За сэтгэл нь ариун байх хэрэгтэй. Тэгээд амин орон цэвэр тунгалаг гэдээ бас нэг
тийм нэг шинэ нэр томьёо гаргаж ирсэн байлаа. Дээр нь дотоодхийн эргэлт нь тэгш амар амгалан байх хэвээр. Тийм одоо уламжлалт хангах ухаан дотоодхийн эргэлт гэж ярьдаг те. Энийг бас оруулж ирсэн. За дээрэс нь сүнсний ухамсар нь төгс төгөлдөр гэгэрэнгүй бурханлаг байх хэвээр гэж үзэж байгаа юм байна л да. Хүн гэж өөрөө тийм цогц юм. Хүн зөвхөн бие махбодоос биш, хүн сэтгэлээс, ухаанаас те бүх юмнаас ингээд иж бүр нэрэ бүрдсэн байгаа. Тэгэхээр энэ хүнийг ийм бурханлаг байлгахын тулд газар тэнгэр тэгээд одоо бурханлаг дээд хүчний тийм 3 хуулийг таньж мэдээд тэрэнд нь цогцож одоо хүн өөрөө байгалийн амьтан гэдэг шүү дээ тий. Тэгвэл байгальтайгаа улам илүү ойртож за мөн дотоод сэтгэлээ илүү их мэдэрч дотроосоо гаргаж өөрийгөө эмчилж өөрөө одоо ариусч тий. Тэгэж амьдрах юм бол зөв амьдрал юм аа. Тэгээд ингэснээрээ хүн өөрийгөө эрүүл авч явах юм аа гэдгийг бас энэ дээд эрүүл мэндийг үндэслэгчид гаргаж ирсэн байгаа. Тэгээ энийг одоо бас гадны эрдэмтэд их сонирхож байгаа юм байлээ. Гадны одоо Япон, Польшоос хүмүүс сонирхож судалж байгаа. За ялангуяа Япон ер нь одоо бас хорт хавдар их гарч байгаа. Химийн хорт бодисонд хордож исэн улс орнууд байгаа шүү дээ. Тэ өндөр хөгжилтэй. Химийн хорт бодисын нөлөөллөөр за Японд гэхэд бол цэцэрлэг идэвхт бодисын хорт нөлөө байдаг те. Одоо хүртэл хурамсамд нөлөөлсөн гэж ярьж байгаа. Энэ нөлөөлөлтөй улс орнуудын хувьд бол бас яг энэ Монголын энэ дээд эрүүл мэнд тэгээд сэтгэлээр нь ухаанаар нь бүх цогцоор нэмжлэх энэ шинэ арга барилыг бас суралцаж те. Одоо орчин үеийн ангаах ухааны чадахгүй байгаа зүйлийг одоо даван гарах те шинэ арга барилуудыг бас хайж байгаа юм лээ. Тийм учраас бас манай эрдэмтэд бас гадныхны анхаарал татаад эхэлчихсэн байгаа. За ингээд үзэгч та бүхэндээ цэрэнд орж байгаа ярилцлагыг үргэлжлүүлэн хүргэе. За цэрэнд орж байгаа бол дээд эрүүл мэндийг үндэслэгчдийн нэг ойд эмнэлгийн зөвлөх их хэмж байгаа. За үзэгч та одоо энэ ярилцлагыг анхааран сонсох юм бол зөвхөн хорт хавдар эмчилдэг гэдэгтэй гол нь биш. Та өөрөө тэг зөв амьдрах хөвшилд за өдөр бүр хорон мөч бүрд энэ нэмсгэлтэй. За ингээд ярилцлагаа үргэлжлүүлье. Барууны нэг эрдэмтэн бичсэн байгаа эсийг өдөртөх тухай. Бид мөн эсийг өдөртөх тухай энэ гэж байгаа. Тэгэхээр тэр хүн ном бичсэн. Яаж эсийг өдөртөх вэ гэж. Тэр ч үдгийн хэл ДНК-г яаж өдөртөх вэ гэж байгаа юм. Энэ юу гэсэн ДНК гэдэг чинь одоо удамшлын уурга шүү дээ. Бид болохоор удамшлын уургийн машка. Тэр ДНК гэдэг чинь нэг спираль уурга байдیں۔ Тэрнийг өдөртөх аргыг тэр хүн боловсруулсан. Манай бяцлаглалын энэ одоо дээд эрүүл мэндийн энэ бурхан дөөргийг нэхүү гэдэг энэ бяцлаглалын элементүүдээ тэр яг таарч энэ би үзсэн. Тэр хүн бичгтээ ерөөсөө эсэндээ шууд харьцаал гэж байгаа. Чи өөртөөгөө харьцаж байгаа, хажууд хүнтэйгээ харьцаж байгаа юм шиг эштэйгээ шууд харьц. Тэгээ тэрийг уншиж үзэлт. Миний илгнээс тэгж байна. Одоо чи тэг ингэж яадаг гэж бүр тэр яриануудаа бичсэн байгаа. Ингэж яар ингэж бод. Өдөн минут бяцлаглал хийгээд тэр хүн бичсэн. Тэгэхээр эс чинь бол яг л бас нэг өвгөн зэрэнд орж л сууж байгаа. Нэг охин энэ сэтгүүлч охин шиг чи бол нэг номон дор янз бүрээр ирж байгаа нэг 70 триллион энэ гэж хэлж байгаа. зөв бид бол багш нартай ярьж ном сонсож байхад өөрөөсөө ингэж яахан төлөвлөр бяцлал хийж байхад 108 орчим 80 дэс байд юм шиг байгаа юм. Одоо тийм юм уу юм тэрний тоон ерөөсөө хамаагүй л. Миний ажиглалтаар би одоо 50 хэдэн жил хөдөө ажиллаж байгаа юм шиг юм. Миний ажиглалтаар ийм хүн урт насалдаг юм. Маань өмсөж байгаа эмгэд дандаа урт насалдаг. Маань уншдаг эмгэд 90-с доош наслан бараг байхгүй 80 хэдгээл 90-с л цааш насалдаг. Нэг ийм сони ажилт байд юм. Хоёрдугаарт ан агнадаггүй. Хүнс хийдэггүй. Тийм өвгөд урт насалдаг шүү дээ. Тэгээд арих удаггүй тамигтдаг. Өөрөөр хэлбэл амгалан өвгөд их урт насалдаг. Би тийм имийг амьдралаасаа зүгээр ажиглаж харж байсан. Судалгаа шинжилгээ тийм юм байхгүй. Дээд эрүүл мэндэд бол шинэ нэр томьёо, шинэ үйл ажиллагаа, дээд эрүүл мэндийн хүрээлэн гэдгийг бид байгуулсан, дээд шүүхээрээ батлуулсан энэ одоо төрийн бас олон нийтийн байгууллага ажиллаж байна. Бид анхныхаа сургалтыг орногоо бид хийсэн. Хоёр дахь сургалт одоо энд сургалт хийгээл байж байгаа нь. Бас гадныхан сонирхож байгаа гэж та түрүү хэлсэн. Манай энэ залуучууд л одоо тэр интернет рүү оруулсан билээ надаас юм бичв. Би бол интернет тэр мэдэхгүй шүү дээ. Би өдөөний бүдүүлэг хүн. Тэр л оруулсан тэгээд одоо Япон энэ хандж байгаа шүү дээ. Мэдээллийн тухай амжилтын шин тухай лекц авмаар байна. Танайтай хамтрамаар манайд ирж уулзах гэсэн тохиолдол бай. Одоо тэгээд 7 сар 8 сард нэг ирнэ гэсэн харин тэдэн жоохон хойшлцсон юм шиг байна. Барууны орнууд одоо бас сонирхож байгаа. Жишээлбэл Польш урж байгаа. Одоо манай Ватрингээ явах гэж байна. Сая тэр гадаадын нэг бахан хүн тайжнаар ирлээ ч одоо манай даваа нэмтэй уулзаад тэгээд энийг дэлхийн 140-од орнд одоо дээд эрүүл мэндийн хөтөлбөрийг шууд гаргана гэсэн
тийм яриа хүртэл болсон тэнд. Тэгэхээр энэ мэдлэнгээр гадны орнууд бол сонирхож байгаа. Энэ бол цоо шин зүйл. Дээд эрүүл мэндэд олон ийм эмчилгээний шин аргууд бий, мартагдсан арга бий. Жишээл мартагдсан аргаас бид тарины эмчилгээний аргыг бид нэвтрүүлж ядж байгаа. Бид 2 сайн багштай юм. Жаахан муу учраас муу хүлээж одоо үлдээж өвлж авсан болохоос бидний багш бол сайн багш нар. Тэдний үлдээсэн тэр арга зүйг бид өнөөдөр өвчтнүүдэд хүмүүстэй заацруулж байгаа. Ийм байгаа штэ. Ойдгээд бас. Ойд багш байна. Тэр сахалтай багш гэж энэ юу нэ тэнтийн. Тим хоёр их мундаг хүн байсан. Хүмүүсийн хамгийн гол сонирхож байгаа зүйл юу байгаа вэ гэхээр хорт хавдрыг эмчилсэн гэдэг асуудал байгаа л да. Орчин үеийн ангаах ухаанаар идэж чадахгүй байгаа хүчнийг энэ дээд эрүүл мэндээр идгээж гинэ гэдэг нь бол шууганд игдээж гин тийм ээ. Тэгээ энэ хүн нь худлаа яг гэдэг дээр хүмүүс маргалдаж байна. Тэгэхээр та бол түрүүн хэлсэн ер нь сухасган хэлсэн штэ. Ямар ч хүчин бол идэгнэ гэж тий. Тий энэ тухай бид нар 2007 онд эрдэм шинжилгээний хурал хийлгэсэн. Хавдар идэгдэггүй өчөө гэж би тэгж заалгасан. Тэгж бодож явсан зөндөөн хавдартай хүнд одоо эмчилгээ хийж байгаа төгсгөлийг харж л байсан. Гэтэл би 2 багштайгаа уулзаад өмнө говийн Жансангаа дорны хотын багш дорны говийн 2 багштайгаа уулзаад ярихаар тэд бол идэхгүй хүчин байхгүй гэж хэлж байсан. Багшийн гардаар хавдартай хүн идэгж байсныг бид мэдэх юм. Тэр үед бид нар ямар ч тийм шууган дэгдэггүй зүгээр эдгэж байна гэдгийг хараал байсан. Саяын энэ баг хуралд эрдэм шинжилгээний баг хуралд тавьсан илтгэл бол 61.5% эдгэлтэй гэсэн ийм илтгэл тавьсан. 150 хэдэн хүн багшаас хойш биднээр эмчилүүлсэн байдгийг багш таал бариад тэгээд биднээр дэрхээ сайхан. Тэр хүмүүсүүдээс 61.5% эдгэрлийг юу гэж үзэж байгаа? 3 жилээс дээш дээд тал нь 21 жил ажил төрлөө хийгээд өвчнгүй явж байгаа хүмүүсийг бид эрүүлжсэн гэж үзэж байгаа юм. Тэгээд илтгэл тавьсан материал бүрдүүлээд үзэхээр 60 хэдэн хүний яг 36 хүний хин материал цаа бүрнээр байдаг. Бусдын дутуу. Тэр үтгэл картыг аваа одоо ийм болж байгаа нэхтэр хөөе нөгүүлгээд урдсан шүү дээ. Одоо энэ муухай өвчнөр саллаа гэдгийг бид урдсан хайцсан яана гэж байгаа юм. За зарим нь ч өөр өвчнөр таалд өгсөн. Би ингээд 60 хэдэн хүн байхгүй. Тийм учраас 36 хүний одоо материал үрдсэн 36 хүнээр илтгэл тавьсан. Тэрэн дотор Японд Токио хотод онц тавиулсан хүн би, Бээжинд тавиулсан хүн би, Хөх хотод тавиулсан хүн би, бусд нь дандаа манай хавдар судлалын төвийн эмч нар, докторууд, профессорууд, гистологийн эмч, эхогийн эмч цөмөрөө тэнд тавьсан онш. Тэн дээр надаас эмч асууж байсан шүү. Таны энэ хавдар биш ахаа зэрэн дөрж байгаа гэж. Биш байж болно уу? Бид нэг ч хавдар гэж тавиагүй шүү. Энэ чинь ингээд хавдрын эмчилгээний операцийн хугацаа одоо болохоо байчээ гэсэн хүмүүсүүд бидэнд хандсан учраас бид багш дандгаа өргөсөн багштай хүнд туслана. Болохоос нь авахгүйд болохгүйг нь хүртэл тусваргсээр яваад дуусгах гэж багш дандгаа өгсөн учраас наад чи өхөдөг өвчин та цаашаа явж хэлж чадаагүй. Тэгээд багшийн эмийн эмчилгээ хийгээд энэ тарин бясалгалын эмчилгээ хийсэн. Олон хүн идэгсэн бид энэгээр кино хийж тавьсан. Хавдар эдгдэггүй гэдэг өнөөдөр эргэлзэл төрүүлж байгаа шүү. Би хавдар судлалынхаа төвийг 30-40 хүнд бурууган тавьсан гэж хязгаарч хэнд ч хэлж чадахгүй. Тэдний бүрэн материал нь энд байж байгаа. Тэрэнд хуралдаар ирсэн бүх эмч докторууд, эрүүл мэндийн яамны төлөөлөгчд нь тэр үзсэн. Тэгэхээр энэ тухай нөх маргаж ярих юм хэрэггүй эдэггүй гэхгүй энэ тэр гэж хоёр тал болж маргах би сонирхолтой доктор гэдэггүй. Харин яаж эдгэх вэ гэдэг арга зүйг бид нийлж ярих ёстой. Бид хамтарч эдгэхийн тулд тэмцэх ёстой. Тэр үед бид эрүүл мэндийн яамд ийм асуудал дэвшүүлж байсан. Хавдрыг ганцхан эдгэхгүй. Ганц институт хавдарт хүрэхгүй байна. Тэнд чинь операцаа хийгээд тэр хүмүүсүүдээ л эмчилж байна. Аймагт хэдэн хавдартай юм байгаа. Тийм учраас хавдар эмчилгээний баг гаргаач. Нэг дахины уламжилт өрний ангаах ухааны эмийг мэддэг нэг эмч байя. Нэг нь сэтгэл зүйн эмч юу? Ятгатаа нэг миний хэрийн тийм одоо сэтгэл зүйн тарин бясалгалын яшиг жаахан гадарладаг нэг эмч бай. Гуравдах нь хавдрын эмч бай. Тэгээ нэг соёлогч бай. Дөрвөн эмийн хүнийг хавдрын баг гэж гаргаад одоо явуулвал яасан бэ гэдэг асуудлыг бид хурал дээрээс яамд дэвшүүлж байсан. Тэр өнөө болтол чимээгүй л тэр бүтэхгүй л байх л та бүтэхгүй нэг болохгүй юм байдаг л байх. Тэгэхээр бол энэний тухай бол ийм янз бүрийн маргаан ирмэлзэл янз бүрийн байж болон тэрийг үгүйсэхгүй янз бүрийн яриа одоо нийгэмд байгаа биднаас янз бүрээр асууж байгаа. Баталгаа баримт нэгэнд байгаа учраас огт идэхгүй гэж хэлж чадахгүй болохгүй. Тийм юм билээ. Одоо эрүүл хүмүүс улс орныг хөгжүүлнэ гэж ярьдаг гэсэн. Тэгвэл одоо эрүүл сэтгэлгээтэй хүмүүс улс орныг хөгжүүлнэ гэж ярихаар болсон юм шүү дээ, тийм ээ. Сэтгэлээ эрүүл байлгасан хүмүүс л одоо энэ улс орныг авч явна гэж ойлгож болох уу?
Энэ тойлын тэгж болно. Ерөөсөө хүний эрүүл мэнд гэдэг бол биеийн эрүүл мэнд хэмжигдэхгүй. Энэ ертөнцийн 0.3%-ийг өнөөдрийн бүх шинжлэх ухаан судалж байгаа юм. 99.7% нь цулгай огт судалж чадахгүй тэр гал оршихуйн хэлбэрээр плазм төлөөр байдгийн. Тэгэхээр хүн ч гэсэн 0.3%-ийг судалж байгаа. 99.7% судалж. Тэр 99.7% нь бидний яриад байгаа тэр сэтгэл, тэр оюун ухаан, тэр ухаан энэ юм байгаа юм. Энэ бүхэн цогц эрүүл байж байвал жинхэнэ Монгол улс хөгжинэ. Өнөөдрийн бидний нэг өөрийнхөө мэрэгжлийн төвшнээс хандж байгааг буруу гэж хэлэхгүй. Энэ бол туйлын зөв. Боловсрол хичнээн хөгжин хэрэгтэй шүү дээ. Үйлдвэрлэл хичнээн хөгжин хэрэгтэй. Гэтэл үйлдвэрийн юмыг хэрэгжилж байгаа хүний боловсролд орж байгаа хүний эрүүл мэндийн байгууллагт ажиллаж байгаа хүмүүсүүд нь сэтгэл нь цэвэр биш. Тэр дээдийн гэгэрэнгүй ариусал тэр бурханлаг чанарыг эзэмшиж чадаагүй улс орны хөгжил байхгүй. Тийм учраас улс орны хөгжил гэж юу хэлэх вэ гэхээр л ерөөсөө хүний төгс төгөлдөр байдал, оюун ухааны төгс төгөлдөр сэтгэлийн ариусал гэгээллийг хэлж байгаа. Гэгээрл гэхээр заавал шагж төвөө бурхан шиг юм уу одоо тэр Миларев шиг болохыг ярихгүй. Тэрний наад талд гэгээрэнгүй хүн гэж байх ёстой. Энэ бол улс орны туйлын түшиг. Тэр дотроос шагж төвөө гаруул сайн л байна. Мелвогд шиг гайхамшигтай амтан гаруул сайн л байна шүү дээ. Би тийм хүмүүсийн төлөө өөрсдөө гэгээр хэрэгтэй шүү дээ. Гэгээрэнгүй болох хэрэгтэй. Ямар ч юмыг ад үздэггүй байх хэрэгтэй. Нэг хүний бидэнд хамгийн сайн талыг харах хэрэгтэй. Маш муу залуу байж болно уу? Гэхдээ ямар гоё өстэй хүүхэд вэ гэж харах хэрэгтэй. Маш муу охин байж болно. Яасан сайхан нүдтэй охин бэ? Ямар сайхан шүдтэй охин бэ гэж ганц сайн талыг хар. Тэрийг яри. Тэрийг яриад байвал бусад муухай юм сайхан болчдөг. Өнөөдөр хамгийн сайн хүнээч ганц муу юмыг халж хараад тэрийг шагшаал байл нэг харахад тэрийг авахын аргагүй болцсон баг. Нэг хундгарыг хуухад энэ аригчин болно л гэж яриад байдаг. Өвгөнтэй хөндөд гардаг. Өвгөнтэй хөндөд байгаа хүнийг хараад энэ мөдгөн болчихсалоо ингээл хажуугаар нь өнгөрөөд байвал тэр чинь мөдгөн буцсан бидний дэргэд ирнэ. Тэгэхээр энэ хүний сэтгэлийн нөлөөлөл гэдэг ямар агуу хүчтэй юм бэ гэдэг. Энийг л цайруулах, цэвэршүүлэх, хариуцах хэрэгтэй. Ер нь бол ингэж сонсож байхад бол хүн өөрийгөө одоо удирдаал тий өөрөө сэтгэлээр ариусаал тэгэл байж байгаа юм бол баргалж бүх юм болчих юм шиг заавал энэ чинь ирж эмнэлгээс зөвлөгөө авах шаардлага юм санагдаж байна л да. Таны хэлж байгаа асуулт туйлын зөв, энэ санал маш зөв. Өнөөдрийн хүмүүст л байгаа юм. Бид өнөөдөр энэ дээрээ зөвлөгөө аваад тэр бяцлаглалын орнуудад тэр одоо лавга багш юм уу тэр саран цэцэг багшийн ширээ хянкар багш юм уу энд очиод сэтгэлийн ариус гаргыг заалгаж авах нь өнөөдрийн бүх хүнд шаардлагатай. Хамгийн захын хүнээс авахгуулаад тэгээд дээд 3 өндөрлөгийн хүн хүртэл шаардлагатай. Бидний сэтгэл маш их башидсан байгаа. Энэ тэр хүнийг муу хэлэх гэж байгаа юм биш. Бид ахыгаас хараад ингэж байгаа юм. Тэгэхээр хүнд 2 ухамсар байдığım аа. Нэгдэх нь болохдоор 5 мэдрэхүйд одоо үндэслсэн тарихны ухамсар төрснөөс хойш бий болсон ухамсар шүү дээ. Энэ дутуу ухамсар энийг оюун ухаан гэж бид нэрлэж байгаа. Ухамсар гэж нэрлэж байгаа. Хоёр дахь нь төрхөөс өмнө ээж аав хоёрын ясны цагаан тусал цусны улаан тусал нийлхээс өмнө тэр хоёр эсэд бүрлдэж яваа бурханлаг дээдийн ухамсар. Тэр нь эхийн умайд хоёр өр нэгдэхийн цагт сүнсний сэрэмсэр болж сүнстэйгээ цуг хүн болж төрдөг. Энэ ухамсарыг 3 насны дотор бид арилгадаг. Хүүхдээ тэгж хүмүүжүүлдэг байд. Хүүхдийг бурхны өр гэж тооцох хэрэгтэй. Тэр чинь бурхнаас ирж байна. Гэтэл хос 2 залуу ээж аав 2 миний хүүхэд гэж бодож байна. Тэрийг бурхны хүүхэд шиг бурхан шиг хүмүүжүүлэх юм бол та яах вэ? Та норчиж би даавгүй чин сали хүмүүн гэж хүүтэйгээ охинтойгоо өлгийтэй хүүхтэйгээ ярьж тэрийг их богдод үйлчилж байгаа юм шиг. Хөл дурахт нь хил дурахт нь ээж аав хоёр нь та ойч та ойчсан бол ээж нь ингээ миний хүү тэгэж аав нь ингээ яг ингээ хүмүүжүүлэх юм бол тэр чин тэр бурхантай харилцаатай байсан ухамсараараа хүн болчихно. Дээдийн гайхамшигтай хүн. Богдууд яагаад, гэгэнтнүүд яагаад, энэ удамсан хотгодууд яагаад тийм болчиход байгаа юм. Төрхөн төрж байгаа, хувилж байгаа. Гэхдээ хүүхэд болгон тийм чанартай. Тэрийг бид 3 насны дотор ойчоо тэгв ингэв ямар заваа юм баба шэбэ мохай хүн интерексээр байгаа тэгээд ийм өнөөдрийн ухамсарт орж. Тэгэхээр энийг сэргээхийн тулд өнөөдрийн хүмүүс зайлшгүй
Ямар нэг хэмжээний сургалт хэрэгтэй. Өнөөдрийн хүмүүс маань цөмөрөө сураад өөр хүүхдээ ингэ байж болоод ирэх юм бол эн чинь бараг илүү зүйл. Тэгэхдээ энэ эрүүл мэндийн төвүүдийн энэ бяцлаглуудын төвүүдийн энэ гэгэнтнүүдийн айлдвар бол нэлээд олон жил, магадгүй 100 жил хүндрэлт нь хэрэгтэй хэвээр байна. Тэрнээс цааш бүгдээрээ гэгэнтэн болвол тэр номыг төр цааш нь тавьшуулах хэрэгтэй. Та ер нь Монгол улсын хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ? Монгол орны ирээдүйн тухай би нэг сэтгэл зовдөг. Өнөөдрийн байдлын тухай бол жоохон сэтгэл зовлгүй яах вэ? Ингээд өдөө явахад л дэндээ онгойс нөхөлөөд яасан гэдэг 1 кг алт авсан гэлээ 20 грамм алт авсан гэлээ 20 бүү алт авсан. Тэгсэн үний сэтгэл зовж байгаа. Энэ бол өнөөдрийн сэтгэл зовлт. Гэтэл Монгол орны ирээдүй бол маш амар амгалан сайхан болно гэдэгт ерөөсөө эргэлздэг. Түүнд нь туслах юмсан гэж бид өнөөдөр энэ үйл ажиллагааг эхлээд явж байгаа. Бид яах ёстой гэхээр ирээдүй болсон залуу үеэ дээд эрүүл мэндэд эзэмшүүлэх хэрэгтэй. Өтлөөр өгдөх ёстой дээд эрүүл мэндийн тухай ойлголт өгөх хэрэгтэй. Энэ цагаас эхлээл Монгол орны ирээдүй тэгшрээд явчихна. Энэ бол туйлын үнэн. Хэрэв үнэхэрийн хүнд өвчин байгаад эдгшгүй өвчин байгаад эдгэлцсэн бол энэ хүн эмнэлгийн тухай Монгол орны тухай ямар сэтгэлтэй болох вэ? Монголын ангаах ухааны тухай, Монголын эрүүл мэндийн байгууллагын тухай Цэрэндорж Баатар гэж ярих вэ? Монголын эрүүл мэндийн байгууллагын тухай тэр хүнд ямар янзын гэгээтэй бодол төрөх вэ? Энэ бол Монголын ирээдүй. Тийм учраас Монгол улсаа хөгжүүлэх гэдэг танай нэвтрүүлгийг би үздэг. Би телевизараад өгөн янз бүрийн үзэх зав надад байхгүй. Тийм нас ч байхгүйсэн байж мэднэ. Тэгэхээр над наан хийх хүмүүстэй хөргөх хүүхдүүдэд хөргөх юм их байна. Түүгээрээ ноцолдог. Тэгэхдээ та нар өнөөдөр тодорхой систем тогтолцоонуудын бодлогыг авч түүнийг ярьдаг. Эн чинь буруу үшээ сайн. Гэтэл тулгуурыг олоод одоо жинхэнэ хүн хөгжил буюу Монгол улсын хөгжлийн тулгуур нь юу юм? Мод олон мөчөртэй, олон жимстэй. Тэгвэл ганцхан стоволтой, ганц багантай. Тэр багныг ол. Магадгүй энэ нь юу гэхээр энэ нь хүний цогц хөдөлгөөний дээд эрүүл мэнд гэж бидний ярьж байгаа энэ тэр сэтгэл нариун ухаан цэцэн мэрэгэн биеийн нэрүүл амин орон тэгш амар амгалан энэ бүхэн байж магадгүй. Энийний тулд яах вэ гэхээр өнөөдрийн Монголын одоо генүүд гэж ярьж болох шилдэгүүдийг нэвтрүүлэхдээ орж оролцуулаач гэж би та нарт одоо та бүхэнд ийм л би өсөлт тавьж байна. Би Монгол орны ирээдүйн тухай муугар төсөөлдөг. Зүгээр энэ глобалчлалын тухай өөрийн бодолтой энэ бол шинэ колоничлал явагдаж байгаа юм. Орон цагийн үеийн хүний эрхийг дээдлсэн, дайнаас арай хөндөрсөн бас хүний хөгжлийн тийм шинэ цагийн колоничлалын ажиллагаа явагдаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бол Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр эрүүл мэнд эрүүл орчин сэдвийн хүрээнд хүрч байгаа. Тэгэхээр та өөрийнхөө одоо үүсгэн байгуулсан энэ дээд эрүүл мэндийн асуудлаар хөрөнгө ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгээд миний хувьд бол яг эндээс хүмүүс эрүүл бай гэж хүсэх юм бол инээмсэглэхээс л эхлэх хэрэгтэй юм байна, тийм ээ. Өнөөдөр одоо цаг мөч алдахгүйгээр л инээмсэглэх хэрэгтэй юм байна. Тийм шүү дээ. Одоо та гурав эндээс энийг л маргааш энийг л яваарай. Таны найз ууч хараад энэ хоёр ч солиотой болчиход энэ эмнэлэг дээр очиж гин бол ерөөсөө энийг л инээмсэглэх. Энэ бол маш их гэрэлгээгээ цацрна. Уурсны дараа заавал тайвшраад заавал нөгөө хуурлуулсан юм уу дотоод жаахан бохимдлог гэсэн хүнээ өршөөж уучлаад толны өмнө зогсоод инээ тачигнтал хөхөр тэгээд инээгээ дөрөнд орж ажиллаа хий. Өрөөнөөс орой гарахтаа ажиллаа хаагаад гарахтаа бүх юмсаа хараад инээмсгэл. Би энэ өрөөнд ажиллаа, миний ширээ сандал ямар сайхан. Би энэ өрөөнд одоо ийм ажил үтээлээ, түмэндээ хэрэгтэй юм хийлээ гэж. Та бүхний ажил амжилт хүсье. Их баярлалаа өгтөтэй. Монгол Улсын хөгжлийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгч танд баярлалаа. Бид танд дээд эрүүл мэндийг үндэслэгчдийн нэг од эмнэлгийн зөвлөх их эмч Цэрэндорж ярилцлагыг хүргэлээ. За дээд эрүүл мэнд гэсэн энэ шинэ томьёог Монголын одоо эрдэмтэд өөрсдөө гаргаж ирсэн байгаа. Монголын судлаачид тийм ээ. За энэ бол уламжлалт ангаах ухаанд тулгуурласан юм шиг харагдаж байгаа боловч бас огт өөр байгаа шүү дээ. Чамд ер нь ямар санагдав саяны ярилцлага сонсоход? Тэгэхээр миний хувьд гэх юм бол өвчин гэж байхгүй болчихжээ тий. Одоо бол хүмүүр өөрсдөө сэтгэл санаагаа авахулаад сэтгэл зүрхээрээ өөрөө өөрсдөө одоо эрүүл болгох
боломж аль хэзээний бидэнд одоо бүрдсэн байна. Тэгэхээр одоо бол ер нь өвчин зовлонгүйгээр аз жаргалтай л амьдрах үлдсэн юм шиг дээ залуучууд гэсэн бодол одоо төрж ийн л да. Миний хувьд бол хүн бол өөрөө нэгэн ийм цогц бий байгаа шүү дээ. Жишээлбэл одоо бид нэг хуруугаа зүсчлээ гэхэд миний хуруу өвдөж ингээ боодог тий. Гэтэл бол тэр хуруу одоо зүсгдээд өвдөж байгаа тэр мэдрэмж нь хүний зүрхэнд ирж мэдрэгдэг гэж байгаа байхгүй юу? Хүн эдис болгоноороо тэр хуруу зүсгдсэн мэдрэмжийг мэдэрдэг. Тэгэхээр хүн өөрөө нэгдмэл нэг цогц бий байгааз. Тийм учраас хүн өөрийгөө одоо эмчлэн ямар нэгэн өвчнийг эдгэн гэдэг бол өөрийгөө хайрлах, өөртөө итгэх те аз жаргалтай байх, инээх гэд маш олон зүйлтэй салшгүй холбоотой. Тэгээд тэр дундаа бол одоо энэ эерэг мэдрэмжүүдийг төвлөрүүлэх одоо нэг ясны сэтгэлээ удирдна гэдэг бол тийм зүйлд урайлж штэ тийм ээ. Тэгээд бас энийхээс гадна бусдыг уучил гэсэн гэж түрүү хэлсэн байгаа тийм сэрэн дэрж байгаа. Хүмүүс одоо ингээл уур бухимдлаа дотроо шингээгээл хадгалаад яваадаг. Тэр нь бол өөрт нь нэгээд өвчин болдог тий. Харин тэгснийхээ оронд тэр хүнийг уучлаад өөртөө эерэг энерги аваад нэмсгэлж чадах юм бол тэр бүхнийг уландаа гიშгээд аз жаргалтай эрүүл их байх тийм боломж хүмүүст байна штэ. Цаашдаа бид энэ дээд эрүүл мэндийн асуудлаар мөн эмгүү эмчилгээний талаар та бүхэндээ Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрөөр цувралаар булан болгон бэлтгэн хүргэнэ. За энэ удаа бол бид дээд эрүүл мэндийг үндэслэгч ойд эмнэлгийн зөвлөх эмч Цэрэнд Оржгоо ярилцлагыг хүргэлээ. За мөн одоо энэ Цэрэнд Оржгоо өөрөө ч гэсэн бас нэлийн хэдэн өвчнөө эдгэж исэн тий. Тэр нь олон хүнийг эмчилж исэн. Энэ нь бас өөрийнхөө арга ухаанаас бас манай Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт бас цаашдаа цувралаар танилцуулна гэдэгт бид итгэж байна. За ингээд зураг бүтээлтэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Өнөөдөр бол бид эрүүл мэндийн эрүүл орчин сэдвийн хүрээнд хөтөлбөрөөр бэлтгэн хүргэлээ. Маргааш бол бид үйлдвэрлэлийн алтан үе. Маргааш бид үйлдвэрлэлийн алтан үе сэдвийн хүрээнд та бүхэнд хөтөлбөр бэлтгэн хүргэнэ. За маргааш 13 цагт эргэн уулзъя. За өнөөдөр бол хичээлийн шинжилгээ өдөр байгаа. Оюутан сурагчдаа хичээлийн шинжилгээ баярын мэндийг хүргье. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ баяртай. Баяртай.